Солонгос хэлийг хамгийн анх сурж байгаа хүмүүс байх юм бол энэ бичлэгээрээ бүх үсгнүүдийг яаж бичдгийг, яаж дууддгийг, тэрийг өмнө ямар ч бичлэг үзэж байгаагүй хичээл сууж байгаа хүн ч гэсэн ойлгохоор тайлбарлаад өгье за. Тэгээ эргээд үзэхэд нь амар байхаар бүх үсгийн нэг бичлэгэнд багтаагаад тайлбарлчихъя. Тэгэхээр жоохон урт бичлэг болж магадгүй. Уухан ойрхон байлгаарай. Окей, эхэлцгээх үү. За манай Монгол үсгнүүд чинь Монгол цагаан далгай гэдэг шүү дээ. Тэгэхээр Солонгос үсгнүүдийг болохоор хангил гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгээ хангил нь 19-гийн өвлөгч 21-ийн их шиг нийт 40 үсгнээс бүрдэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ их шигнээсээ эхлээд үзье. За 21-ийн их шигнийх нь 10 үндсэн их шиг. Тэгээ 10 үндсэн их шиг маань яаж хоорондоо овсолж байгаагаас хамаарат 11 хос их шиг үсгэж байгаа. Яг монгол хэлтэй адилхан тий. Хагасыг нийлээд болдог штэ. Яг тэрнтэй адилхан. Эхлээд хэдүүлээ яаж дууддгийг нэг сонсч юм. За энийг болохоор яг монгол хэлний энэ бол үсэг. Монгол хэлний За энэ дараагийнх нь хоёр зураастай байгааз энэ нь болохоор яа шүү за. Яа. Монгол хэлэнд яа ч нэг туслах их шиг гэж ордог шүү дээ. Энд болохоор яг үндсэн их шиг солонгос хэл. Агийн яг нөгөө тийш хардсан юм шиг шүдтэй байгааз энэ болохоор шүү за. Монгол хэлний гэсэн үг. Тэнгуутаа анзаарч ивэл яг тай адилхан хоёр шүдтэй болсон байгааз ёо бас үндсэн их шиг байх нь. Дээрээсээ доошоо тэгээд зүүнээсээ баруун ер нь бол ингэдэй хараа. Солонгос хэлний бичих дүр нь болохоор дээрээс доошоо зүүнээс баруун руу гэсэн дүрмийг баримталж бичдэг гэсэн үг. Энэ нь болохоор ийм хоёр зураастай олчингуудаа ёо энэ даутаа дуудагдсан тийм ээ. Энэ яг уугийнхаа эсрэг тийшээ хартсан доош харц үсэг байгаад энэ нь болохоор үсэг. Монгол хэлний мөртлөө ийм хоёр зураастай болсон байгааз энэ нь болохоор тааж гинөө юу гэд явчихна гэсэн үг. За энэ хоёр болохоор яг үсэг байхгүй юу? Солонгос хэлэнд 2 байгаа. Монгол хэлэнд ч гэсэн 2 байдаг штэ. Тэр шиг. За энэ хэвтэй зураастай. Энэ хэвтэй зураас энийг болохоор одоо 61-ийн ил гэж тэмдэглээд байдаг. Гэхдээ дуудлага нь болохоор тэгээ 61-ийн гэж ойлгож байна. Яг энэ их шигнүүд дундаас ер нь жоохон хамгийн хэцүү дуудлагатай энэ. За дараагийнх нь болохоор ганц босоо зураас дээрээс доошоо энэ маань болохоор яг им үгийн болно. За хэдүүлээ бичлэгийг харъя. За энэ харж байгааз энэ дээр дараалал байгаа нэгд дээрээс доошоо хоёрд зүүнээс баруун руу. Энэ болохоор яг адилхан дээрээс доошоо зүүнээс баруун руу хоёр зураад ингээ явчихна. Дээрээс доошоо зүүнээс баруун гэдэг дүрмэл баримтлах хэрэгтэй. За үсэг дээрээс доошоо зурлаа. Зүүнээс баруун голоос нь ингээ таалц урчна. Тийм ээ дээрээс доошоо зурлаа. Голдон зурчод болчихно. За энэ маань болохоор яа тийм ээ. Гэ хоёр зурчна. Яа. Энэ маань тийм ээ. Зүүнээс баруун зурлаа, дээрээс доошоо зурлаа. Зүүнээс баруун, дээрээс доошоо шүү. За энэ маань ёо хоёр зураастай болохоор ёо олчиж байгаа юм. Ёо гэдээ явж байгааг анзаарч байгаа те. Тэгээд зэжилчүүл ер нь амар байдаг шүү. Ёо. За энэ нь болохоор дээрээс доошоо тал зурлаа. Зүүнээс баруун руу зурлаа. Энэ маань болохоор ёо. Тийм ээ. Ёо. Дээрээс доошоо хоёр зурлаа. Зүүнээс баруун зурлаа. Ёо. За уугийн яг эсрэг зүүнээс баруун зурлаа. Дээрээс доош зурлаа. Зүүнээс баруун зурлаа. Дээрээс доош зурлаа. За хоёр зураастай байлаа. Юу. Зүүнээс баруун, дээрээс доош хоёр зурлаа. Юу. За маань ингээд доогуур зурдаг шүү. За доогуур гэдгийг за би яг амлуулж бичихтэй тайлбарлаад өгье. За энэ маань болохоор яг x те дээрээс доош зурлаа. Аюу амархан.
Ингээд ерөөсөө үндсэн 10 гişиг маань болчихж байгаа. За хэдүүлээ. Нэг давтчихъя тийм ээ. А я о ё о ё у ю и. За таад энэ яагаад энэ ямар учиртай юм бэ гэгээд энийг бөөрийнхөө ямиг жоохон гайхчихж магадгүй те. Солонгос хэлэнд болохоор үе бүтэхтэй хизээч шууд дан ийм ихшгээр бичдэг байхгүй юу? Үг шууд те ингэж эхлэхгүй гэсэн үг. Тэгэхээр энийг заавал ингээд ихшиг гээгүүлэгчээр ингээд амьлуулж хослуулж бичдэг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ тухайн үг үе ингээд ихшгээр эхлэхээр байх юм бол урд нь энэ бөөрийнхий буюу энэ ер нь бол хоолон угийн энэ байхгүй юу? Хэдүүлээ гээгүүлэгч үзэхээрээ мэднэ. Энэ дээр ер нь бол амьлуулаа бичсэн байгаа нь гэсэн үг шүү. За. Энэ болохоор тий я урд нь бичлээ. Я. За огийн өмнө ч гэсэн ингэ бичиж байна. За тэгэнгუთ ихшгүүд маань ингээд таад анзаарвал босоо ихшгүүд гэж байгаа. Одоо эднэр ингээд босоо байралтай байгааз эднэр босоо ихшгүүд. Эднэр болохоор ингээд хэвтэй байралтай байгааз эднэр болохоор хэвтэй ихшгүүд. Хэвтэй ихшгээ бичгтэй болохоор бөөнхийгөө дээр нь бичиж байна. Ингэж бичнэ гэсэн үг. Энэ бол ингээ уу болж байна гэсэн үг. Тэгэхээр бичгтээ бас анхаарах хэрэгтэй. Энийг ингэж бичиж болохгүй гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Энэ бол болохгүй. Яг тэгэхээр үндсэн ихшгүүд маань ерөөсөө нээлэл хос ихшгийг бүтээчихэж байгаа. Монголтай адилхан гэж ярьсан шүү дээ, тийм. Жишээ нь хэд энэ А дээр И нэмээд энэ Э болцсон байгаа байхгүй юу? Э болохоор монгол хэлэнд үндсэн ихшиг бол тийм. Солонгос хэлэнд хос ихшиг байдаг байна. Энэ маягаар. Гэхдээ таад одоо жишээ нь хэд энэ Е гэдэг ихшиг заавал я дээр ийг нэмжиж бүтсэн гэдгийг заавал цээжлэх бол шаардлага байхгүй. Гэтэ зүгээр цаагаараа те ихшиг чинь хос ихшиг чинь ингэж бүтдээ шүү гэдгийг ойлгочиход ирнэ бол гэмгүй. За тэгэхээр энэ эхнийх болохоор энэ болохоор э байхгүй юу? Э яг монгол хэлний э гэсэн үг. За дараагийнх нь болохоор е. Е маань хос ихшиг байдаг бахан солонгос хэлэнд. Е. За энэ доотлих энэ бас э солонгос хэлэнд болохоор 2 е байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хоёр нь дуудлагын үед яг адилхан ярианд адилхан хэрэгэлдэг мөртлөө бичиглэлийн үед арай өөр байдаг. Тэгэхээр энэ маань бас нэг э байх нь байна те. Энэ доотлих нь болохоор бас нөгөө е байхгүй юу? За энэ бас е гэсэн үг. За тиймгот ер нь бол у а2 нийлээд энэ болохоор ва гэдэг хос ихшиг байх нь байна. Ва. За энэ доотлих нь болохоор в шүү. За в. Тэгээ солонгос хэлэнд яг адилхан дуудагддаг бас 3 в байдаг. Тэрийг бичиглэлийн хувьд өөр тэрийг мэдээд авчи. За эхний в нь энэ байх нь байна те. Дараагийн в нь болохоор энэ байна. У и нийлцэн. Тэгээ энэ маань болохоор бас в гэж уншигдана. Уншихтаа бол ер нь ямар ч дуудлагын их ялгаа гарахгүй. За энэ ү болон о нийлцэн байна те. Энэ маань болохоор во болчихж байгаа юм. Ва гэж юм шиг сонсогч байгаа. Ва. За энэ болохоор бас нөгөө 3 в-гийн чинь нэг байхгүй юу? В гэж уншина. В. За ү и нийлэхээрээ үи ви гэж юм шиг сонсогч байгаа. Тэгэхээр энэ маань яг ви байхгүй юу? Ви. За энэ нь болохоор нөгөө нэг 61-ийн идэ чинь и нийлцэн харагдаж байгаа. Уй. За яг тийм дуудлагатай. За би нэг дуудлагыг бичгээд хэцүү юм аа. Уй. За энэ харж байгаачлан тэгээ энэ хоёр ямар ч ялгаагүй энэ в ихшгүүд хоорондоо ерөөсө ойролцоо дуудагддаг учраас дуудлаганд баг ялгаа байдаггүй. Бичгэд яг л адилхан нөгөө зүүнээс баруун дээрээс доош гэдэг дүрмэл баримталж байна. За энэ маань е. За энэ маань бас зүүнээс баруун зурлаа, дээрээс доош зурлаа, дээрээс доош дахиад зурлаа.
За энэ маань болохоор яг хоёр зураастай. Е. Тэ? Е. Яг адилхан нөгөө етэйг яг адилхан дуудагдана. Бичиглэлийн хувьд болохоор ялгаатай байгааз. Яг хоо манайхан ингэж яриас орцаараа энэ ингээд битүүрсэн байгааз нэгдэл нь тэгхэн гут энийг битүүвэ. Энийг задгаа гэд яриад байдаг. А энийг болохоор битүүе, энийг задгаа гэж яриад байдаг. За ва. О а ва. Ва. За бас нэг вэ нэ тэ. Вэ. За дараагийн бас нэг вэ. За энэ маань болохоор у о во. У о во тийм ээ. Тэгээ би бэдэ жоохон дээр тавьсан болохоор бичиж жоохон эвгүй байгаа тийм шүү. За. Тэгээ та хэд анхс орж байгаа юм чинь анханаас нь гоё өсгөө яг гоё дөрвөлжөндөө багтаагаад голлуулаад тэгээ зураас агийнхаа зураасыг голлуулаад яг тэгээ гоё бичээс орчвол гоё хэвтэй болчтой шүү. За 3 дахь вэ. Яг адилхан үү зурж байгаа юм шиг зүүнээс баруун зурлаа, дээрээс доош зурлаа, зүүнээс баруун зурлаа, дээрээс доош зурлаа, дээрээс доош зурлаа. Вэ. За ви бол амархан байгаа шүү дээ. У ви тийм ээ. Ви. За энэ бол айгүй амархан бичиж чинь те. Энэ ихтэй одоо нэг инээр амьлуулахаараа өөрийнхөө эн чинь эндээ бичигдэж шүү. За тэгэхээр ингэж голд бичихгүйгээр энэ доор бичих шүү. Инээ бичлээ, доогоор зурлаа, дээрээс доош зурлаа. Үй. За энэ маань бас ялгаагүй амьлуулж бичихтэй ингэж бичнэ гэсэн үг тийм ээ. За хэдүүл эхнээс нь нэг уншаад автчихъя. Ва вэ во ви үй. Яг ингээд хэдүүлээ ихшгээ бүгдийг үзээд дуусчлаа, бичээд сурчлаа тийм ээ. Та бүх ихшгүүдээ ингээд гоё амьлуулад энэ зураг дээр ихшг нь ингээд бичээрэй. За би бас та хэдэд ингээд заавар болгоод зураг оруулаад өгч тэрийг харж аваад айгүй гоё бичээд гараа зүгсрүүлчихээрэй. За тэгсний авд хэдүүлээ гүйгүүлэгчээ үзээд гүйгүүлэгчээ гоё амьлуулад ихшгтэйгээ холбоод бичээд тэгээ явуучвал айгүй зүгээр. Тэгэхээр эхлээд гоё ихшгээ бичээ сурчаарай. За хэдүүлээ гүйгүүлэгч рүүгээ орох удаа. За солонгос хэл нь ерөнхийдөө 19 гүйгүүлэгч байдаг байхгүй юу? Тэрний 14 нь үндсэн гүйгүүлэгч, 5 нь болохоор давхар гүйгүүлэгч болоод орчтой. За тэгээд гүйгүүлэгчүүд маань бас үеийн хаана орж байгааг шалтгаалаад дуудлага нь жоохон өөр болно. За тэр нь л ер нь солонгос хэлний хамгийн сайн сурах зүйл нь шүү. За яг уншихын тухайд бол. За эхний үсэг энэ бол г үсэг. Гэхдээ үгийн ихэнд орохороо г маань к болж дуудагдана. Жоохон хатуу дуудагдана. За тэрний төлөө сурна. За энэ маань энэ үсэг. За энэ бол үгийн ихэнд ч ихсэн адилхан нэрээр дуудагдана. Дараагийн энэ үсэг маань д үсэг баггүй юу монгол хэлний. Тийм боловч үгийн ихэнд орохороо жоохон хатуу т-гэр дуудагдана. Т болж дууддаг шүү. За дараагийн үсэг маань ер нь бол ир үсэг. Гэхдээ үгийн доор дэвсгэрлээд орох юм бол илээр дуудагдчихдаг байхгүй юу? За хэдүүлээ тэрийг яг үг уншихтаа тайлбарлаж өгнө. За ир илгээл тогтоод авчих. За дараагийн үсэг маань монгол хэлний им үсэг байж байгаа. Энэ маань үгийнхэн ч гэсэн имээрээ дуудагдана. За дараагийн үсэг маань монгол хэлний б үсэг байхгүй юу? Энэ үсэг маань б үсэг боловч үгийн ихэнд орохороо бас жоохон хатуураа дуудагч нь п-гэр дуудагч нь п. Окей. За энэ үсэг маань болохоор уг нь бол ис үсэг юм байна. Тэгээд зарим тохиолдолд
ишээр дуудагдчихтэй. Гэтэ үгийн эхэнд гэдэгтэй биш. Араас нь ямар их шиг орж байна вэ гэдгээс хамаарат эсэрүү ишээрүү гэдэг нь тодорхойлж байна. За бичиглэл нь болохоор энэ. За би энэ үсгнээр тайлбарлаж байна. Тэнгуудаа а о у ө. За энэ хэд араас нь орох юм бол энийг эсээр дуудана. Энийг саа гэж дуудана гэсэн үг. За чаана бичгүү. За энэ хэдийг эсээр дуудана шүү. За са со су гэх мэт эсээр дуудана гэсэн үг. За нөгөө талд я ё ю тэгэд и энэ хэд арах юм бол ишээр дуудагтай явчихдаг байхгүй юу? Энэ маань ишээр дуудагдана гэсэн үг шүү. За жишээ нь энийг ися гэж дуудахгүйгээр шиа. Энийг исё гэж дуудахгүй шио. Ойлгож байна уу те? Шио. Энэ маягаар дуудана гэсэн үг. Тэгээд ер нь бол ишээр дуудагч чаа те. Ши. За ингэж дууддаг шүү. Энэ бүр хамгийн чухал шүү. За таад энийг хэвээр маш сайн ойлгоод авчаарай. За энэ маань болохоор хоолой үгийн энэ байгаа. Энэ бөөнөх юм маань. Нэг их шиг амьлуулдаг тийм ээ. Үгийн ихэнд орохоор. За энэ маань болохоор ж монгол хэлний ж үсэг. Боловч үгийн ихэнд орохоор чэгээр дуудагдчихж байгаа. Ч шүү. За гэтэл яг оригч гэдэг байна. Оригч үсэг маань болохоор энэ байгаа. Яг дээрээ зураастай энэс ялгаатай. Энэ маань яг ч үсэг байх нь шүү дээ, тийм ээ. Ч. За энэ мөн ялгаагүй. Хэдүүлээ г-г үгийн ихэнд к-аар дуудаад байсан да. Гэтэл энэ маань яг жинхэнэ ориг к нөхгүй юу? К үсэг. Энэ мөн ялгаагүй. Ориг т үсэг. Т үсгийг үгийн ихэнд т-гээр дууддаг боловч яг т дуудлагатай ориг үсэг нь энэ байгаа. За энэ мөн ялгаагүй п үсэг. Б п-гээр дууддаг боловч яг энэ п нь бол энэ шүү. За энэ бол х үсэг монгол хэлний. Х үсэг. За ерөөсөө үндсэн гэгүүлэгчүүд нь ингээ болчих байгаа юм. За бичиглэлийн хувьд зүүнээс баруун, дээрээс доош, зүүн тийшээ, зүүнээс баруун. Ийм хоёр салгаж бичиж байна. Энийг маш сайн анзаараад авчираа. За энэ дугааруудыг энэ дарааллууд маань бүр яг заавал гэхээсээ илүү ингээд сурчвал чамд айгүй хэрэгтэй. Бичгч нь хурдан болно, айгүй зөв болно, гарч ивтэйхэн болно. Тэр байдлаас нь хэлж байгаа шүү. За ингэж бичдэг байх нь эдийг ингэж бичдэг байх нь байна. Зүүнээс баруун, дээрээс доош энийг зурлаа. Нэг хоёрын тоошоо бичиж байна тийм ээ. За им үсэг дээрээс доош, зүүнээс баруун, дээрээс доош, зүүнээс баруун. Ийм дараалалаар бичих нь байна. Яг би бол ингэ биччихтэй. Тайдад буруу юм зааж өгч байна. Энэ нэрээ амар санагдаад тийм. Яг бүр яг хууль бол биш болохоор өөртөө эвтэйх нэрээ бичиж болно. Гэхдээ энэ бээр нь бол энэ яг үндсэн энэ зурлагуудын зөвлөн таад. За би үсгийг болохоор дээрээс доош энэ хоёрын зурлаа. Ингээл болчих жаа. Би болохоор ингэ биччихтэй. Та тэгээ өөртөө шийдэхгүй те. За энэ болохоор яг л бөөрөх шүү. За энэ хоолойгийн энэ бичгтэй бөөрөх яа миний бөөрөх гэж. За ингэж дөө. Энэ. За ж үсэг маань зүүнээс баруун өргөжлүүлээд ташаа зурлаа. Дээрээс доош. Тэгээд дээрээс доош. Ж үсэг шүү. За оригч гэдэг байгаа шүү дээ. Оригч нь болохоор яг ч үсгсэн мөтлөө дээрээ нэг ийм тусал цэгтэй. Ингээл ч. Энийг ийм байдлаар бичиж болно. Зураас байдлаар. Эсвэл эндээ ингэ залгуулад ингэ бичиж болдог шүү. За энийг та ихтэй өөрсдөө л шийдчих. Ер нь бол
Би бол жоохон муухай зурчлаа. Гэтэ энийг нэг их бүр ингэж том ном бол зурж болохгүй. Ингэж ерөөсөө болохгүй. Энийг айлуулах гэдэг ихцгэн ч бас биш за. Нэг жоохон налуу ингэж зурчаад байдیں۔ За ингээд та язар нь өөрсдөө шийдээ зураарай. Ер нь бол аль нь адилхан болно гэсэн. За К үсэг яг Г үсэг зурж байгаа юм шиг зурлаа. Голд нэг зураас зурлаа. К. Яг адилхан. К шүү за. За Т үсэг маань Д зурж байгаа юм шиг зурлаа. Голдоо нэг зураастай. Наа чи ингэж бөөрөх нэг битээ зураар. За би падан дээр зурж байгаа болохоор жоохон босоо байрлуулчих бичиж чадахгүй. Хотлоо бичиг юм уутайгаа далтлах га те. За П. Зүүнээс баруун зурлаа. 2 зурлаа. П. П бол яг бичгэд бас хөөрх үсэг байгаа. Х үсэг яг Ч-тэй яг адилхан дээрээ нэг юм зураастай. Х. Энийг болохоор бас ингэж зурж болно гэсэн үг тийм ээ. Энэ хоёр яг адилхан шүү за. Гэтэ хольж зурж болохгүй. Тэгээ аль нэгийг сонгоод яг тэрбэрээ яг таны бичгийн хэв болоо явна гэсэн үг. За ийм байна. За хэдүүлээ нэг уншаад автчихъя. Д үгийнхэнтэй ир дэвсгэлж оруул ил үгийнхэнд орсон ч гэсэн юм. За Б болон П үгийнхэнд орохоор П болж дуудагдана. Ис болон араас нь ямар их шиг орж байгаас хамаарат иш болж дуудагдана. Хоолой үгийн ин. За Ж болон тэнгуутаа үгийнхэнд Ч-гээр дуудагдана тийм ээ. За яг ориг Ч гэдэг байгаа шүү дээ. Ч үсэг. За К үсэг, Т үсэг, П үсэг, Х үсэг байна. За ингээд үндсэн гээгүүлэгчүүд маань болчихж байгаамаа. За тэгэхээр одоо давхар гээгүүлэгч гэдэг нэг ойлголт орж ирнэ. Тэр нь болохоор зарим үндсэн гээгүүлэгч маань давхарлж цуг ингэж ороод тэгэл давхар гээгүүлэгч болж байгаа. Айгу амархан байгаа. За дуудлагын би яг зурлагын зурчаад та нэг тайлбар өгье за. Г-г яг адилхан 2G ингээл зурчихна. Гэхдээ энийг нэг яг ингээ бүр нэг 2 үсэг шиг ингээ том зурхгүйгээр айл болох нэг нь лүн шахаад ингээд нэг үсэгний зайд баг бичиж шүү за. За Д бас яг адилхан. Д Б тийм ээ. За ис давхар ис тийм ээ. Ер нь бол давхар гэвэл гэдэг чинь давхарлаад орчиж байгааг л хэлээд байгаа. Ж за ийм байгаа шүү. За тэгэн гуудаа нэг ийм 3 ялгаатай дуудагдана. За дуутай сул гээгүүлэгч гэдэг байгаа нь энэ Г, Д, Б, С, Ж аахгүй юу? Эдгээр нь болохоор яг л дуудлагаараа дуудагдана. Г жоохон юм дуутай мөр сул тийм ээ. Г, Д, Б, С, Ж. Дуугүй чанга гээгүүлэгч гэдэг байгаа нь яг эднэрийн нөгөө нэг чанга дуудагддаг тийм. К, Т, П, Ч жоохон чанга сонсогдож байгаа. За эднэрийг дуугүй чанга гэдэг. Төвөнхийн хүчлэлтэй гээгүүлэгч гэдэг нь саяын давхар гээгүүлэгчүүд ч ороод ирчихнэ. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр яг нэг 2G дуудаж байгаа юм шиг тэгээ нэг жоохон юм зогсолттой нэг жоохон хүчилсэн маягтай Г Д Б С Ж хэдүүлээ ингээд бүх үсгээ үзээд дуусчихж байгаа юм. Тэгэн гут чинь үе бүтээгээд үг бүтээгээд уншиж сурна гэсэн үг одоо амархан болчихно. За солонгос хэл маань өмнө хэлсэнчлэн гээгүүлэгч их шиг заавал ингэж солбож ордог байхгүй юу? Тэгэхээр нэг ийм хоёр тохиолдол гарч ирнэ гэсэн үг. Гээгүүлэгч их шиг гэдэг үе байж болох нь байна. Эсвэл гээгүүлэгч их шиг гээгүүлэгч гэдэг үе байж болох нь байна. Тэнгуутаа үе ерөөсөө л ингэж л бүтдэг гэсэн үг. За энэ жишээ нь хэд энэ маань гээгүүлэгчтэй, энэ маань их шиг. Энэ маань гээгүүлэгч, энэ маань их шиг. Тэгэхээр ийм үе байж болох нь энийг болохоор А гэж дуудана тийм ээ. Нөгөө энийг чи үгийнхэнд дууддаг гэж хэлсэн шүү дээ. Энийг болохоор К гэж уншина. За
Энэ маань гийгүүлэгч, энэ маань ихшиг. Энэ болохоор нөгөө нэг хэвтэй ихшгүүд орсон байгааз хэвтэй ихшгүүдээ ингээд доор нь бичиж байгаа юм. Тэрийг анзаараарай. За одоо энд гийгүүлэгч, ихшиг, гийгүүлэгч гэдэг үеийн бүтц орж ирж байна. Үг, күг гэж уншина гэсэн. За энд мөн ялгаагүй маань босоо ихшиг учраас гийгүүлэгчийн урд нь бичиж байгаа юм. Тэгэхээр нэг ийм бүтц гарч ирэх боломжтой байх нь байна. Энэ маань гийгүүлэгч, энэ маань ихшиг, энэ маань гийгүүлэгч тийм ээ. Каг ийм байх нь байна. За энэ маань гийгүүлэгч, ихшиг гэдэг бүтц байгааз уг нь бол гэхдээ ийм олон харагдаад байгаа. Ягаад тэгэхээр энэ хос ихшиг маань нэг хоёр юунаас бүтцсэн болохоор тэгж харагдаад байгаа. Тийм удаа хос ихшигийнхаа гийгүүлэгчийн энэ дээр нь бичдэг шүү ингэж. Ойлгож байна уу те? За нэг ийм тохиолдол байх нь байна. За дараагийнх нь яг саяхан шиг мөртлөө доороо ингээд дэвсгэр үсгтэй гэсэн үг. Дэвсгэрлээд орцсон. Чи яг л адилхан гийгүүлэгч, ихшиг, гийгүүлэгч гэдэг бүтц явж байгаа. За ерөөсөө нэг ийм тохиолдлуудаар л үе бүтчихнэ байна. Бүх үе маань бүтээд тэгээ энэ үеинүүдээс чинь 2 3 үе хэдэн үе байдیں۔ Цуг ороод үг бүтээд явчихна. Солонгос хэлэнд ингээд юу яадаг шүү. Үеүүдийн ингээд арагшин залгаад бичдэг шүү. За ингээд арагшин. Тэгээд үг бүтээн гэсэн үг. За энд нөгөө хэдүүлэг үтсэн юм явж байна. Босоо ихшгийнхаа урд нь гийгүүлэгч явчихна. Гэвтээ ихшгийнхаа дээр нь бичнэ. Ингээ хос ихшиг ингээд байж тэрнийхээ энэ өмнөх ихшгийнхэн дээр бичнэ гэсэн үг. За хэдүүлээ хамгийн анхныхаа үгийг уншихад байлна уу. За энэ маань үгийн эхэнд байгаа учраас үгийн эхэнд уншихгүй. Тэгэхээр ой гэж унших нь байна. Ой гэдэг үг байх нь байна. Өргөст хэмэх гэдэг үг байна. Уё сүү можа малгай пажи өмд. Энийг па гэж уншиж байгааг анзаарч байгаа бох тий. Ба гэхгүй уг нь б үсэг штэ энэ маань. Бажи гэхгүйгээр пажи гэж уншиж байгаа. За тэрийг сайн анзаараарай. Чима. За энэ маань юпк тийм ээ. Сагва. Энийг са гэж уншиж байгаа. Байгаа учраас коги. За энэ гоё жишээ байна. Яа тэгэхээр энэ г үгийн ихэнд орж байгаа учраас ко гэж уншиж байна тий. Кагаар. Үгийн дунд орж байгаа учраас энийг г гэж уншиж байна. Коги. Окей? Мах гэдэг үг байна. За энийг уг нь ис үсэг штэ. Си гэж уншмаар байгаа. Гэтэл араас нь и орчиж байгаа учраас ши г-гийн араас е шигэ. Окей? Хьюжи. Амин цаас тийм ээ. 퇴지. За ингэж уншдаг байх нь. За хэдүүлээ дэвсгэр үсэг дөрөв хальт дурдсан тийм ээ. Ерөөсөө солонгос хэлэнд бүх нөгөө гийгүүлэгчүүд маань юу яадаг вэ? Дэвсгэрлж ороод ерөөсөө 7 л аваа гаргана. 7 янзаар л уншина гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энд харж байгаачлан г маань ерөөсөө г-гэр уншигдана. За яа. Ингээд дэвсгэрлээ доор орсон тохиолдол гэсэн үг шүү дээ. Г-гэр уншигдана. Энийг суг гэж уншина. Пуог гэж уншина. Пак гэж уншина. Окей? Г-гэр уншина. За энэ маань ерөөсөө инээрээ л дуудагдана. Яг өөрөөрөө дуудагдана гэсэн үг. За Д, С, Ж, Ч, Т, Х, С давхар эс тийм ээ. Энэ маань ерөөсөө Д-гэр дуудагдана. Ойлгож байна уу? Энэ маань ерөөсөө л Д-гэр дуудагдана. Энийг ус гэж уншихгүйгээр уд гэж уншина. Энийг гуч гэхгүйгээр гуд гэж уншина. За энэ дэр нөгөө давхар гийгүүлэгчтэй юу орж иж чинь те. Энийг гуд гэхгүйгээр гуд. Нэг жоох юм зогсолттой төрөлттэй шүү. За 2 г дуудана. Гуд. Гид. За энийг болохоор үгийн ихэнд Т-гэр уншаад тэдда. Окей. За ингэж уншиж шүү. За энэ маань болохоор ир үсэг штэ. Тэнгуутаа дэвсгэрлээд орохороо илээр дуудагдана.
Гэхдээ Монгол яг ил шиг бол дуудахгүй шүү. За энийг бол мал гэхгүйгээр мал нэг ер нь бол ингээл нэг ил үсгний араас зөөлний тэмдэг байгаа юм шиг жоохон зөөлрүүлээд ир илийн дондуур л гэсэн үг л дээ. Мал. Энийг сүлэхгүйгээр сүл. Тэгээд уншиж шүү. За им үсэг маань яг имээрээ дуудагдана. Энийг сум пам гэж уншина гэсэн үг. Окей. Б болон П үсэг маань ерөөсөө л Б-гээрээ уншигдана. Энийг pop гэж уншина. Up гэж уншина. За энэ хоол угийн энэ бол угаасаа яг энэ нэрээр дуудагдана. Пан кан гэж уншина гэсэн үг. За. Одоо хамгийн чухал юм. Хамгийн чухал гэж заагаад байдаг. Угаасаа бүх юм хамгийн чухал та. Гэхдээ яг уншихад маш чухал нэг юм байна. Тэр нь болохоор зарим гүйгүүлэгчүүд маань ингээд давхраараа дэвсгэр үсэг болоод орчдөг. Одоо чинь энэ хоёр ингээд хоёр үсэг мөртлөө ингээд доороо орсон байгаад хоёр дэвсгэр үсэг болоод орчиж байгаа юм. За тэгэхээр энэ Ж2, энэ Х2, ир Б2, Б9-2 орсон тохиолдолд ерөөсөө эхний гүйгүүлэгчийг л дуудана. За энийг бүр маш сайн тогтоно шүү. Тэгэхээр энийг анжда гэж бичсэн байгаас анжда гэж уншмаар байгаас гэтэл ерөөсөө л анда гэж уншина. Эхнийх нь уншина гэсэн үг. Ойлгож байна уу? Энийг манхта гэж бичсэн байгаас гэтэл энийг манта гэж уншина. Манта. Энийг ядолб гэж бичсэн байгаас тэ. Энийг ядолб гэж уншихгүйгээр ядол. Окей? Ядол. За энийг бол капс гэж уншмаар нь штэ. Гэтэл энийг кап гэж уншина гэсэн үг. Энийг обста гэж уншмаар байвч обда байхгүй юу? За дараагийн тохиолдол нь ир им энэ хоёр ингээд орцсон тохиолдолд ерөөсөө сүүлийнх нь уншина гэсэн үг. Сүүлийн гүйгүүлэгчийг л дуудана. За жишээ нь энийг тал гэж уншмаар байгааз гэтэл таг гэж уншина. Таг. За энийг палкта гэж уншмаар явж пагта гэж уншина. Окей? Энийг малкта гэж уншмаар явж магта гэж уншина. Энийг чоломда гэж уншмаар байвч чомда гэж уншина. Чомда. Окей? За. Энийг тэгэхээр дог. Окей? Бан. Таалах тийм ээ. Далги. Далги гэхгүйгээр далги. Окей? Уд. Энийг эс байгаа боловч дээгэр уншиж аваад тэрийг сайн анзаараа. Гуч гэхгүйгээр гуд. Окей? Сэн сон. За энэ аюу гоё жишээ байна. Яа тэгэхээр хоёр энэ орсон байна тийм ээ. Сэн гэх хоолой угийн энээр дуудчихгуудаа энийг сон үзүүрийн энээр дуудаж аваад сэн сон. За энийг анзаараа. Чи гап. Энийг Ж үсэг боловч Чгээр дуудаж аваад энийг пал гэж уншина. Энийг таг гэж уншина. Таг. Яг ингээд хэдүүлээ бүх үсгээ үзэж дууслаа. Яаж бичдгийг, яаж уншдгийг тийм ээ. Амархтал. Ярьлаа шүү. За тэгэхээр таад маань одоо ингээрэй за. Гэрийн даалгавар шүү. Би бас хүснэгтээр нь үлдээчих гэхдээ та дэвтэр дээрээ заавал бичих шүү за. Хараад тогтоохгүй. Угаасаа хэл сурж байгаа юм чинь заавал бичих штэ. Г, Д, ин, ир энтергээд одоо ингээд бүх гүйгүүлэгчээ ингээд цуглаа биччихэн заяа. Доошоно А, О, У гэх мэтчлэнгээр бичээд тэнгуутаа бүгдийг ингээ харгалзуулаад амлиулж бичих шүү за. Энийг К, Та, На, Ра энэ мэтчлэнгээр ингээ доошоогоо тэ К энтергээ бичнэ гэсэн. Тэгээ таад маань бичгтээ хамгийн гол дүрм чинь босоо гişгийнхаа өмнө бичнэ тийм ээ. К одоо чинь ихэд ма, мо ингээ өмнө бичнэ. Хэвтээ гişгийнхаа дээр бичнэ. Ко,
Му одоо юу гэдэг те ро гэх маягаар хос ихшгүүд байгаа штэ тэрийг одоо чинь ква гэж бичмээр байлаа гэхэд энэ урдх ихшгийнхэн дээр бичнэ гэсэн үг ойлгож байна те ква тэгэхээр та админ яг энэ дүрмээ баримтлал бүх байх боломжтой холбоо үеинүүдээ бичээд давхар бичихта уншаад тэ хараад тогтоогоо тэгээд явал унших чинь дагаа сайжир чинь сонсох чинь сайжир чинь бичих чинь сайжир чинь маш үр дүнтэй шүү. Гоё амдаа чанга уншаад хийгээрэй за. Тэгнээс нь бүх ингээд хүснэгтийн та хэдэд татаж авахаар оруулчих тэр description хэсэгт ч юм уу эсвэл comment хэсэгт байж явах. Тэрнээс татаж аваад харж агаад бичээрэй за. Шинэ хэл сурах чинь гэдэг чинь үнэхээр гайхалтай гоё байна. Тэрнээс нь чадхаараа та хэд туслаад мэддэг юм хаваалцаад цаашдаа сурж байгаа зүйлээ бас гоё хаваалцаад хэдүүл хамтдаа топикийн 6 оноо хүртэл явна за. Энэ Pixie-ийнхаа YouTube хуудсыг гоё дагаад бас Instagram дээр болохоор Pixie Study гэдэг байгаа шүү дээ. Тэр хуудсаас дагаараа за. Instagram дээр болохоор ийм урт төрлийн контентууд дэмждэг учраас гоё ойлголтоор нь хуваагаад үзэхэд хэлбархан утаснаас үзэхэд хэлбэр байдлаар бас контент болгож оруулна за. Үсгэж гисэн цаашдаа дөрөвнүүдээ ч гэсэн нэг нэгээр нь гоё салгаад явал Instagram илүү тохиомжтой байж магадгүй. Тэгэхээр Pixie Study-г бас дагаад байж байгаарай. Окей. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хэл сурахт нь амжилт хүсье. Хамтдаа сурцгаая. Bye bye.